За одоо үргэлжлүүлээд студиэс би дараагийн 40-тойгоо ярилцгаална. 40-тойгоо ярилцахын өмнө та бүхэн сэдвийн хүрээнд мэдээллийг дуулгана. Тэгэхээр Монголын аман зохиолын тухай бид мэдээлэл хүргээд үргэлжлүүлээд за бид Монгол ардын аман бичгийн хэл гэж юу вэ? Сэдвийн хүрээнд ярилцгаална. Аман зохиол нь хүмүүсийн дунд уламжлагдсан тархахтаа нэг хүнээс олон хүнд дамжиж хурц төгдөг. Улмаар түүнийг хүлээн авсан сонсогч авьяаснууд тээгч нь болж хөгжүүлдэг буюу ерөөс хамтын сэтгэлгээний үр дүнд бий болсон бүтээл байдаг. Энэ бол үсэг бичгийн тэмдэглэл юм уу хувь хүн өмнөхөөс заламжилсан уламжлалаа нэг удаа илэрхийлсэн байдаг арга барилаас огт өөр зүйл билээ. Аман зохиолын үндсэн шинжийг авч үзвэл аман уламжлалын шинжтэй, хамт олонны шинжтэй, хувилбарт шинжтэй, энгийн шинжтэй бүтээл байх бөгөөд эдгээр онцлог шинж нь мэдээ мэдээллийг амаар хэрхэн яаж уламжилж байгаа зүйл тогтлоос ихээхэн хамааралтай. Аман зохиолын дүрслэлийн сэтгэлгээний хэм маяг нь зэрэгцүүлэх болохоор ахиулах биш, нэгдэл болохоор хязгаарлах биш бөгөөд үг хэллэг дүрслэлийн давтамж ихтэй, хэвшмэл хэллэг, уламжлалт чанараар баялаг байдаг. Жишээ нь аман зохиолын зүйлийг хэлэн нийтлэхдээ хэвшсэн дүрслэл, түүний давтамжийг уншсан түвшин нутаж ойлгох, гээх, завсарлах зэргээр үйл тоож ирсэн явдал нь чухам бичгийн уран зохиолын сонирхол, бичгийн зохиолыг үнэлэх баримжаанаас үүдсэн зүйл юм. Учир нь аман зохиолыг ярих, түүнийг сонсох үед зарим давтагдсан дүрслэлийн давтагдах байдал нь унших, залхах байдлыг авчирдаггүй. Харин ч сонирхолтой болгож аман зохиолыг хүлээн авах явц харилцан нөлөөлөх тээгч сонсогч нарын хоорондын харилцааг нягтруулдаг. За ингээд студид Монгол Улсын их сургуулийн Монгол хэлний шинжилгээний техникийн багш доктор Жавхлан ирсэн байна. Өглөөний минь, шинэ оны минь сайн байна уу та? За сайн байна уу, шинэ оны минь. За баярлалаа. Өнөөдөр бид Монгол ардын аман бичгийн хэл гэсэн сэдвээр ярих гэж байна. Ардын аман бичиг. Яриа аман яриа юм шиг хэрнээсээ одоо бичгийн хэлбэрч юм шиг тийм. Энэ яг тодорхойлтын тайлбарлаж өгөөч. Яг ардын аман бичгийн хэл гэж яг юуг тодорхойлж ингэж хэлж байна. Тэгэхээр аман зохиолын үйл мэднэ тий. Одоо угаасаа л хүндрэлтэн үсч одоо бий болсон цагаас ахуулаад дайн байлдаан за ингээд тухайн цаг агаарын нөхцөл байдал төр гамшиг янз бүрийн зүйлийг ингээд амнаас аман дамжуулж домог болгож ярьж ирсэн байдаг тий. За тэрийг янз бүрийн одоо аман хэлбэрээр ойлгомжлуулдаг шүлэг яруу найраг тий үлгэр домог за ингээд ертөнцийн 3 ч юм уу эсвэл бол дуундаа ч юм уу тий язгуур урлагтай ингээд шингээж өгсөн байдаг. Тэгэхээр одоо жишээлбэл эрхэм мэргэний харваачийн үлгэр ч юм уу тий Монголд бол нэг 7 нарыг л харваад байгаа тий. Гэтэл дэлхийн бүх улс үндэстэнд ийм олон нартай үлгэр байдаг тий. Тэр нь 3 нар юм уу 4 нар юм уу. Тэгээ яг л тэр жил дэлхийд дахинд нэг тийм ган гачгал болж л тий. Тэгэхээр тэр үзэгдлийг л тэр байдлаар л илэрхийлж. Тэгэхээр иймэрхүү маягийн одоо зүйлүүдийг бол өмнө бид нар бол одоо 1900-аад 1800-аад оны сүүл хүртэл бол энийг бол өөрсдөө биеэрээ тээж ямар нэгэн байдлаар одоо бидэнд өглөөсөн байна л да. Тэгэхээр шинжлэх ухааны хөгжихийн хэрээр бол энийг судлаад тэрсмаа энэ бичгийнхэн хэлнийхэн текстийг судлаад үзэхээр энэ аман зохиол дотор бол энэ бас бичгийн хэлний хэм хэмжээ бол харагдаж байна. Одоо жишээлбэл бичгийн хэл дээр байдаг татамжт хэлцгэлгүүд эсвэл бичгийн хэл дээр байдаг те одоо нөхцөл дагаврууд ч юм уу тогтмол тэрэн дээр байж л байна л да. Тэгэхээр иймэрхүү зүйлүүдийг нэгдүгээр судалж байгаа. Тэгэхээр энийг бол за манайхаас бол 90 те 1961 онд бол энэ тухай Монгол ардын аман бичгийн хэл гэдэг бүхэлдэн нийтлэл бичлээсэн л да. Тэгэхээр энийг бол 1800-аад оны сүүлийн одоо Антон Стортгой юм уу, за Владимир Цовч юм уу, тэр гэх мэтлийн ингээд хэл шинжилгээний дэлхийн нэрт одоо эрдэмтэд бол энэ монголчуудын нутг усаар явж аман зохиолыг бүртгэж одоо энийг бичиж тэмдэглэж авахтаа бол эндээс бол бичгийн хэлний хэм хэмжээ бол ажиглагдаж байгааг бол нэлийн илэрхийлсэн байдаг. Тэгэхээр энийг л үндсэндээ бол одоо ер нь бол бичгийн хэл гэж байна. Тэгэхээр энэ дотор бол одоо номын бичгийн хэл болон ам бичгийн хэл гэж ер нь хоёр хуваах нь зүйтэй байна гэж хэлж байгаа. Одоо сүүлийн үед бол зарим эрдэмтэд бол одоо бичгийн ам хэл гэж ярьж байна шүү дээ. Бичгийн ам. Тэгэхээр одоо өнөөдөр сошиал орчинд бол бичгээс гарч ирсэн юм бол одоо буцаагаад амаар
бичгээр илэрхийлж байгаа мөртлөө тэр ам ярианы хэлээр илэрхийлээд байна шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө тал руугаа ярьж байгаа хүмүүс бас байна л да ер нь. Нэрэл тийм байна те. Энэ хэрэглээ талаас одоо яаж өөрчлөгдөж байна? Ам бичгийн хэл, бичгэн аман хэл за ингээл хэрэглээсээ шалтгаалаад яаж одоо хувьж өөрчлөгдөж байна? Бас цаг хугацаатай холбоотой байна те. Тийм. Тэгэхээр заахын монголчуудын хувьд бол одоо цаг үеийн нөхцөл байдал бол дайн байл даа нэ. За олон нөхцөл байдлыг бол туулсан. Тэгэхээр тэр цаг үед бол мэдээж за 17 дугаар зууны үед бол Монгол хэлэнд бол төвд хэлний нөлөө бол маш их орж ирсэн л да. Төвд хэлний нөлөө. Тэр хэмжээгээр монголчуудын бичгийн хэлэнд за ингээд тэрийг дагсан үгэн сангийн юмд бол төвд хэлний нөлөө их ороод ирэхээр монголчуудын бас үндсэндээ тэр уран утга зохиолын хэлэнд бол үндсэндээ жоохон ажилт гараад эхэлж байгаа. За тэгэхээр тэр үед бол зөрүүлээд бол хятадтай тэг манжууд байсан. Тэгэхээр манжуудаар дамжуулаад за энэ хятадын сонгодог уран зохиолуудыг монгол хэл рүү орчуулах үйл ажиллагаанууд гарч ирсэн. Тэгэхээр тэрийг орчуулахад бол монгол хэлээр уран яргуудаас бас орчуулах шаардлага гарч эхэлж байгаа юм л да. Тэгэхээр нөгөөх нь бол нэр томьёоны хувьд бол хятад нэр томьёо байгаа учраас тэрнээс ч бусдаар бол тэр бол энэ хятадын зохиол юмаа гэдэг ялахад бол хэцүү. Манайхаа өөр юм болгож авч имийг орчуулдаг л да. Орчуулгын хувьд тийм байна. Нөгөө талд нь уламжлуулж ирж байгаа тэр байдланд өөрсдийнх нь нөгөө баатарлаг туйл дээр монголчуудын өөрсдийн гэсэн суурь байгаад байна шүү дээ. Морин хуураараа хуурддаг, монголчуудын эртний баатарлаг туйлаа ярьдаг, хайлдаг. Тэр болгоныгоо тэр одоо тэр завгүр дээр одоо оруулж ирээд хятадын зохиолуудын баатрын солиод ингээд оруулаад ирчихсэн л да. Тэгэхээр энэнгээс болоод үндсэндээ бол манжийн тэр хэсэгт бол зүүн монголчуудын хэсэгт бол юу гарч ирсэн байна л да. Бид нэр өнөөдөр монголчууд бол нэрлэхдээ бензиний үлгэр гэж нэрлэдэг. За өвөр монголчууд нэрлэхдээ бол хуурын үлгэр гэж нэрлэдэг. Тэгэхээр тэднийх бол одоо тэр дөрөв одоо юутай овцтой хөгжим байгаа л да яаж шиг хөгжим. Тэгэхээр одоо манай Монголд бол Дорнод аймгийн нутаг дэвсгэр бол байдаг усан орч идэр гэж байсан орчингоос нь ирсэн. Тэгэхээр тэд нар бол ингээд үлгэр домгуудыг бол хилээд тэр аян дээр хилээд ингээд аялгуун дээр үлгэр хилээ явж байгаа. Одоо Монголд бол тэр морин хуурын соёлоор дамжсан тийм том уламжлал байгаа. Тэр уламжлалын суурь байсан учраас нэгдүгürt нөгөө хилний нөлөөлөл ороод ирж байгаа тийм манж хилний нөлөөлөл за хятад хилний нөлөөлөл ороод ирж. Тэгэхээр төвд хилний нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ болгоноос нөгөө хилээ хайрлахын тулд гадны уран зохиолуудыг бас орчуулж нөгөөдхийг монгол хэл дээрээ хүүхд залуучууд бол дуулж хайрладаг энэ бас уламжлал байгаа юм л. Тэгэхээр энэ бол бас нэг тээж ирж байгаа. Ардын ам бичгийн одоо үг хиллэгч гэдэг юм уу ер нь баялаг байх тусмаа орчуулгын тал дээр их нөлөөлөл их байх нэ гэж харж болох юм. Таасаа бензиний үлгэр гэж бас дурлаа. Ямар үлгэрийг бензиний үлгэр гэж яг тодтолтой. Яг нь бензиний үлгэр гэдэг нь болохоор хятад хэлний л үг л дээ. Тэр шүдэн бенз гэдэг одоо бенз үе дэвтэр гэсэн утгатай л хятад хэлний бензи гэдэг. Тэндээс ингээд тэрийг нь болохоор монголчууд зэвсгийн одоо эсээр уншдаг шүү дээ. Тиймэрхүү тийм маягтай ганц ч юм уу тэргээл ямар үнэлээ. Тэгэхээр энэ бенз гэдэг нь бол түрүүний миний хэлдэг одоо өр Монголын одоо зүүн хойд буюу хорчин монголчуудын дэвсгэр бол 19-р зуун 18-р зууны сүүл үеийн дундуур бол одоо үүсч бий болсон. Тэр нь болохоор миний сайн хэлдэг нөгөө хэлний нөлөөлөл ороод ирчих. Тэнд бол маш олон тариалчин 300 мянга орчим одоо хятад тариачин бол оруулж ирж тэдний дотор бол хил аялгауны нөлөөлөл оруулаад ирэхээр буцаага зөрүүлээд тэнд нөгөө бадарчин гэж нэрлэгддэг юм. Эсвэл бол тэр нутаг усандаа бэлдэг авиастай одоо хуур хөгжмийн мэдрэмжтэй язгууруулгын мэдрэмжтэй улсууд нь бол тэр зохиолуудыг нэгдүгürt орчуулж байна. Хоёрдугаар тэрийг бол орчуулсан мөртлөө орчуулаад дэвтэр болгоод ингээд хийсэн мөртлөө нөгөөдхийг яаж өгнө гэхээр нөгөө аман зохиол шиг авч явчихна. Цээжлүүлээд. Эхнийх нь бол яг хуу магадгүй орчуулад дэвтэрлээд ингээд гэртээ үлдээсэн. Тэрийг чэйжилсэн. Тэр ч ихтэй чэйжилсэн. Тэгээ чэйжлэхдээ 2-3 үеэрээ чэйжилсэн. Тэгэхээр нөгөөх нь нөгөө хувирагдаад юу өөрчлөгдөж байна вэ гэхээр нөгөө бичгийн хэл байсан чинь ам зохиол болчихж байгаа байхгүй. Өөрчлөгдөө. Тэр дотроос ингээд ганц нэг шүлгэн л бичгийн хэлнийх нь яг орчуулгатайгаа таарна үхэс бусд нь таарахгүй. Яг тэр нутаг усных нь өөрийнх нь онцлог дахиад дээрэс нь тухайн нутаг усанд нь болсон түүх соёлтой холбоотой зүйлүүдийг нэмж баяж усаар агаад өөр үлгэр домог болсон ч юм уу. Иймэрхүү зүйлүүд бол өнөөдөр хүртэл монголчуудын үлгэр домог дотор бол хадгалагдаж үлдсэн байгаа л да. Одоо ингээ үеэс үед амжаал ерөөсөө өөрчлөгдөл гэхдээ хүн болгоно тэр нэг өөрийн дотоод амьдарч байгаа тэр орчинч гэдэг юм уу эсвэл соёлынхаа илэрхийлэмжийг шигтгэл нэмэл хажирлал баяжуулаад л ингэж ойлгож болох юм. Тэгэхээр цаг хугацаа өнгөрөхээр баяжаад л яваад байна гэж
энгийнээр харж болох уу? Тий, цаг хугацаа өнгөрөх ирээр нэгдүгээр баяжж байгаа. Тэгэхээр шинжилгээний технологи хөгжихийн хэрээр бас ер нь зогсон байдал гарч байгаа. Энэ чинь нөгөө тий, энэ чинь бол амаар байдаг амаа уламжлал тийм ээ. Тэгэхээр энэ монголчуудын энэ ер нь язгуур урлаг бол одоо бол сайн хадгалж авахгүй юм бол тэ одоо үндсэндээ дүрсчүүлээд юм уу одоо дуугийн шингээж авдаг ч юм уу ингэж хадгалж авахгүй болвол бидэнд бол одоо ирээдүйд бол энийг тээж явдаг язгуур урлагт маань одоо бол нилээд бол багасж байгаа гэдэг нь бол маш тоо ерөнхийдөө харагдаж байгаа л да. Тэгэхээр хуучны юмнууд бас мэддэг бас маш цөөхөн болж байгаа. Тэгэхээр энийг шингээж авч тэр зам танаа телевиз бол энэ дэр бол хамгийн их алтай архивтай тийм энэ дэр бол их үр гүйцэтгэлдэг л да. Соёлын бит болон бит бос өвлөө уламжлагчид гэж бид ярьдаг тийм бит бос үеийг ингээд амаас ам дамжаад өвлөө уламжлуулад одоо нэг өөр хүүхэдтэй жинхэнэ монголч гэдэг юм уу соёл өв уламжлалаа заана гэдэг нь хэлхийн нэр бишээ түүнийгаа ингэж зааж үлдээхийн нэрээ гэж бас олон хүмүүс санал нэгдээд байна. Тэгэхээр энэ дээр бас орчин үеийн залуучуудад яг энэ ардын аман зохиол за тэгээд бичгийн хэлнээс аман зохиол бичгийн хэл рүү хуурж байгаа энэ учир шалтгааныг бас сайн ойлгуулж өгөх нэг чухал байна. Тэгэхээр орчин үетэйгээ нийлүүлж ойлголтыг өгөхийн тулд бид ямар хэлбэрээр одоо мэдээллийг хүргвэл ямар хэлбэрээр зааж өгвөл илүү ойлгож бас тэнд хадгалж авч үлдэх нь хурдан бас үр ашиг ихтэй байх бол. Тийм. Тэгэхээр орчин үед бол мэдээж техник технологи хөгжсөн. Захим орчинд бол одоо явж байгаа. Тэгэхээр үндсэндээ бол энэ дөр бол үндэсний хэмжээний томоохон одоо бодлогоор юунуудыг тий нэвтрүүлгүүдийг одоо орчин үеийнхаар бол контент гэдэг тий тэднийг нэгдүгээр сайн бэлтгэх хэрэгтэй байна. Хоёрдугаар энэ урлаг соёлын байгууллагууд маань нэгдүгээр урлаг соёлыг түгээ одоо сурган хүмүүжүүлдэг ихтэй сургуулиуд маань энэ дөр бол бас багш нар нь дан судалгаа хийхээс гадна энэ дээр бол дахиж сэргээх юм уу тиймэрхүү зүйлүүдийг хийх хэрэгтэй л дээ. Жишээлбэл одоо бол саяхан бол Чингис хааны музей одоо үд хаалганаас тэгэхээр түүнтэй холбоотой Чингис хааны хаан чуулга нэгдсэн л дээ. Тэгэхээр тэн дээр бол одоо Лэгдэн хааны үед бол сүүл тоглож байсан 400 жилийн өмнө одоо Монголын хааны ордонд тоглож байсан те дуу хөгжмөд бол сэргээж тоглосон байна. Тэгэхээр энэ бол юутай холбоотой вэ гэхээр нөгөө тал бичгийн дурсгал нөгөө талд энийг уламжлалыг сэргээж байгаа дахиад нөгөө талд нь бол энэ залуу хойч үед төгөөж байгаа үндэсний энэ өөрийнх нь язгуур урлаг гэдэг нь ийм юм байдаг юм аа. Тэгэхээр одоо тэрийг л уламжлах хамгийн чухал зүйл нь бол одоо энэ нэгдүгээр түүхээс сэргээж гаргах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бол энэ сурах бичих энэ дээр нь бол одоо илүү тийм хөнгөн байдлаар шатлсан байдлаар тий агсан бол агсан төвшөнд арай жоохон хүнд байдлаар ч үгүй тий ингэж илүү их ойлгуулж ингэж сурагчдад нь шигтгэж өгүүлээд сайн болов гэж бодож байна. Дээрэс нь бага насны хүүхдүүдэд ч гэдэг юм уу үлгэр доомог гэж ярихаар өдөр бүр нэг юм гэртээ ингэ хэрэгжүүлж болохоос дадлуулахчмаар юм шиг айлрхүү тий үлгэр доомог дундаа ингээд заримдаа тэг үлгэр олдохгүй ч юм уу тохиолдлууд байдаг. Тэгвэл энэ дээр бол яг энэ ардын аман зохиол за тэр эртний сайхан үлгэр домгийг бид баг багаар орчин үеийн үг хэллэгрээр зарим нь шилжүүлээд ойлгогдох үгийн шилж одоо энгийн дээр нь үлдээгээд ч гэдэг юм уу. Бас ингээд үгийн дэлгэрүүлэх боломж харагдаад байна л да. Тэгэхээр үлгэр домогт юу нэрийг шингэж үлдсэн байдаг юм бэ? Ер нь бол их шингэсэн байгаа. Тэг үлгэр домогуудад их шингэсэн. Тэгэхээр манай ч одоо хүүхдтэй үзүүлэхээр үлгэрийн ном ч юм уу тий. Тэгээ тэрний агуулгын хувьд ч юм уу тий жоохон дотмог гэдэг. Тэгэхээр дотмог бол бишэлдээ уулна бол тий. Тэгэхээр манад маш их хэмжээний юу байна? Нөөц байна тий. Нэгдүгürt нөөц байна. Хоёрдугürt судлагдаагүй маш олон зүйлүүд байна. Тэгэхээр бас олон талаас нь харах хэрэгтэй л дээ. Жишээлбэл хятадын одоо сонгогддог дөрвөн зохиол 3 улсын үлгэр ч юм уу эсвэл баруун төдий зорчсон тэмдэглэж байгаа. Баруун төдий зорчсон тэмдэглэл бид нар сайн мэднэ үгүй гэдэг. Гэтэл тэр олон ангит сериал киногоор буюу олон ангит цуврал киногоор бол гарчаад байна те. Тэр дотроос дахиад зөвхөн тэр нэг хүүхдийн дүрийг авчираад Ninja гэдэг нэг Google-тэй кино 2-3 ангит Google-тэй кино хийжээд байна те. Гэтэл бидэнд Монголын улс товчоноос ахуулаад өнөөдрийн 19-р зууны хүртэл монголчуудын гарт уламжлагдж ирсэн маш олон үлгэр домог сурвалж бичих судалгаанууд байна. Тэн дээр маш олон баатарууд байна. Цаг хугацаа бүхэндээ одоо амилсан, за тэр болгондоо одоо тэмдэглэгдэж үлдсэн одоо язгууртнууд юм уу? Эсвэл бол тухайн ард түмнээс тодорж гарсан одоо баатарууд байгаа. Тэгэхээр тэр болгоныг бид нэр бүх цаг үед нь тохируулснаар хүүхэлдэйн киноноос ахуулаад одоо тий одоо уран сайхны кино хүртэл хийх боломжтой. Одоо энэ соёлын одоо боловсрол гэдэг чинь бага наснаас нь ахуулаад
том ностой хамт хөгждөг л дөө. Тэгэхээр одоо жишээлбэл хятад бол одоо Мулан гэх хүүхдийн кино бидний баг багт хийсэн те. Бид нар том болоход нь бид нар зориулаад одоо кино хийж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар Мулантай хамт өсөж байгаа байхгүй. Яг тэрнтэй ижилхэн бид нар Монголд бол Тэмүүжнийг хүүхэд байхаас нь ахвала кино хийгээд ч юм уу. Тэрийг хүүхдийн киноноос нь эхлүүлдэг. Багнаас нь Тэмүүжингийн багнаснаар хүүхдийн кино хийсэн шүү дээ. Тэгээд дээшиг насанд нь тэрийг уран сайхны кинондор нь авчрах хэрэгтэй л да. Ер нь бол бүтэн тэр боловсролын тогтолцоо бол өөрөө удаан хугацаанд тийм алсын хараатай байх хэрэгтэй. Тэгэхгүй манайх чинь нэг цуврал хийчээ тэгээ энийг болчлоо гэж хараад байгаа. Гэтэл эн чинь 30 жилийн төлөвлөгөө явах хэрэгтэй байх нь шүү дээ. 30 40 жилийн тэр төлөвлөгөө явах хэрэгтэй. Тэгжээс тэр хүн чинь бол тэгжээс тэр хүн чинь үндэсний Монгол гэдэг одоо өөрийнх нь соёлыг мэддэг, түүхээ ойлгодог тийм хүмүүс гарч төлөвшөх нь байна л да. Заавал шин зүйлийг ирэн хай, цоо шин зүйл бий болгох биш. Бага зүйлээ яаж үеийн үед авч явах уу? Яаж хүн хүнд тааруулаад шинжилэх үү гэдэг асуудал. Тэгэхээр нэгд байгаа зүйл бидэнд ариун байна те, маш их түүх баялаг байна. Түүнийг яаж бид үеийн үедээ авч явах уу гэдэг дээр л илүү их толгой ажиллах шаардлагатай болоод эхэлж байна шүү дээ, тий. Тэгэхээр гол нь ерөөсөө тэн дээр л байгаа л да. Тэгэхээр одоо жишээлбэл яг би зүгээр миний судалж ирсэн зүйл бол тэр бензин үлгэр байсан. Тэгэхээр зүгээр бензин үлгэр бол тэндээс ажиглагдаж байгаа зүйл нь бол үндсэндээ их хилээ хамгаалахын тулд нэгдүгээр хийсэн нэг үйлдэл ажиглагдаж байгаа. Орчуулгын бүтээлүүдийг ашиглаж байгаа. Нөгөө талд нь нөгөө талд бас нэг газар нутгийн бүс нутгийн хөдөл оршихуун одоо амьдрах арга штэ бас нэг л тий. Өөрийгөө бас манжаас хятадуудаас хамгаалах нэг арга тий. Тэгээд нөгөө талаараа бас нэг гэрт суулгач одоогор бол театр шүү дээ. Нэг гэрт суулгачаад 100 тэ 50 хүн суулгаад 24 цагаар 30 хэдэн цагаар үлгэр дуулаад тэ тэр үлгэр дотор нь бүх хэлхүүгээ хэлж байгаа шүү дээ. Тэр дарангуулагчдыг ярьж гин тэ. Тэр дотор бол амьдрал хэцүү байгааг хэлж гин тэ. Одоогор бол одоо жүжигэл тоглож гин л да. Тиймэрхүү зүйлийг язгуур урлагаараа өглөөж ирсэн байна. Тэгэхээр өнөөдөр бид нар яг энэ загварыг өнөөдрийн технологи дээр хөгжсөн орчин үеийн загвар руу буулгах хэрэгтэй. Буулгахтаа тэдрийгээ ингээд одоо бол энэ дүрсчүүлээд илүү тийм Google-тэй кино, уран сайхны кино, дунд насныхын шийдэлтэйгээр ингээд гарах хэрэгтэй. Тэгэхээр тээж явна гэдэг чинь бол тэр чигээр нь авч явах хэрэгтэй биш. Зүгээр тээж явна гэдэг чинь шинжилж авч явахыг хэлж байгаа шүү дээ. Мөн чанарыг алдагдуулахгүйгээр шинжилэл үеийн үед авч явах нэ гэж. За баярлалаа танд. Өнөөдөр Монгол Улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний техникийн багш доктор Жавхлан ирж ярилцлаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа.